ар булаг, алтан булаг, тал булаг, амсаг булаг, олон булаг, далан булаг, наран булаг, хатан булаг, их хорон минь булаг нэртэй газар нутгаар баян болов. Булгийн ус шиг арвин дагшин байхын буян өрөөлийг удаж газар нутаг уулсан дам булаг нэр өгдөг нь өнөртний сулбаатай. Өвөг дээдсийн ёсоо. 1924 дугаар онд одоогийн Баянхонгор аймгийн нутагт булаг нэртэй газар бас нэгээр нэмэгдсэн Баян булаг хэмээх сум байлаа. Ямаатуул эхэм мөрөн хөрөнгийн яст сүүж булаг гэсэн дөрвөн сайхан газар нутгаар дөрвөн талд нь тэг тэмдэг тавина. Ханган их улсын үргэлжил болсон бургасын нуруу, бугтын нуруу, нарангийн нуруу зэрэг үдсгэлэн туулсаар умар зүгийн хэл хязгаарыг мануулж өмнөд хэсгээр нь Баянхонгор уул наран суурийн цав толгод өл хөнхлийн хад асахт нам улсыг үргэлжлүүлэн боцох шувуудын буудал болсон хөдөө нуурын хөвөнд Баян булаг сумыг байгуулжээ. Ингэж Цэнхэр мандал уулын аймгийн Хүрээмарал хошууны харьяанд байсан тэгш буянд Эрдэнэ мандал хоёр сумыг нэгтгэн Баян булаг сум болгосноор Монгол орны баруун хязгаарт булаг нэртэй газар нэгээр нэмэгдсэн түүхтэй. Анх 2-3 хаан эсгийн гэртээ байгуулагдж байсан сум одоо ямар болсныг харцгаая. Хоршоо, худалдаа, холбоо, эмнэлэг, сумын захиргаа, сургууль, цэцэрлэг, соёлын төв гээд сум орон нутагт юу байдгүй тэр бүгд энд цогцолжээ. Баянхонгор аймаг байгуулагдаагүй байхад Баян булаг сум байгуулагдчихсан. Анх Өвөрхөнгө аймгийн сум гэгдэж байснаа 1934 дугаар онд Арханга аймгийн сум болжээ. Ингэж өвөрийн сайхан хангайд нэг харьяалагдж, арын сайхан хангайд нэг харьяалагдж явсаар 1941 дугаар онд Баянхонгорыг байгуулагдахад энэ аймгийн сум болсон түүхтэй. Иймхүү тулгын чулууган тавьсан он цаг нь аймгаасан ах туул жилээсэн замналан аймгаасан их Баян булаг сумын үүх баялаг намтраар зузааран 80 дахь жилтэйгээ золгож байна. За бидний өс төрсөн төрөлх нутаг Баянхонгор аймгийн Баян булаг сум үүсч байгуулагдсан 80 жилийн аг одоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. За Улаанбаатар хотод Баян булаг сумын харьяат одоо 360 гаруй өргөл байдаг. За энд бид нэр Баян булаг сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөл ажиллаж байна. За энэ хавар бид нэр ой зохион болох ажлын хүрээнд мөн Баян булгийн нийгэмлэг төрийн бас байгууллага байгуулж улсын бүртгүүллээ. За нутгийн зөвлөл болоод энэ нийгэмлэгийн үндсэн үйл ажиллагаа хийх юм бол нутаг орныхон хөгжлийг дэвжэн дэвшлүүлэхэд туслах. За нутаг оронд болж байгаа үйл явдлууд онцлог болоод бусад үйл явдлуудыг одоо нутгийнхаа хүмүүст хүргэх, байгалийн зууд гамшиг тохиолдсон үед тэдэндээ туслах ийм л үндсэн зорилготой бид нэр ажиллаж байгаа. За энэ жилийн наадмын хувьд бол одоо их сайхан болно гэж найдаж байна. Нар хуур тэгшэрсэн одоо нутаг унсан газар угаасан ус одоо төрж ирсэн нутаг ус ах トゥ саднаад орсон нутгийн олон хуран цугласан одоо ийм сайхан наадам болно гэж бодож байгаа. За арга хэмжээг зохион байгуулалттай холбогдуулаад нутгийн зөвлөл Баян булгийн нийгэмлэг одоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын хамгаалалт газартай хамтарч нэлээд ажил хийсэн. За бидний энэ жилийн ог тэмдэглэлт
барьж байсан гол бодлого бол өмнөх хойнуудаас одоо юугаараа ялгарх вэ? Гол ялгарх юм байна хүмүүст үлдэхээр хийсэн бүтээсэн юм одоо байх ёстой гэсэн зарчмыг бид нэ барьсан. Ингээд нутгийнхаа нийт ахын дүүс та бүхнийхээ цаашдын ажил үйлс амьдрал чинь Арвагийн аймгийн сайн сайхан өсөн ирээё. 80 жилийн наадмын өдөр настан буурлууд энгэр дүүрэн одон гон зүүж нялх хөрөв хүүхэд залуу сайхан дээл хувц ангамсан сайн морион унан гойцгоожээ. Сумын 80 жилийн ой сүсэгтэн олны хиймэрл ундаг сэргээсэн лүүжин тавих ёслоор хэллээ. Уг нь энэ нутаг баруун хүрээ сангийн далай буудын хүрээ хадтын суурин гэсэн хүрээ хийдүүтэй байсан бөгөөд бурхан тахилыг буулгаж игэлсэн 1930-ад оны дунд үед бүгдийн устган үгүй хийсэн Монгол орныг нэмэрсэн хэлмэгдүүлэлтийн хар шуурга баян булгигч тойроогүй гэрч юм. Гэвч сүсэг бишрэл чөлөөтэй болж ихэлсэн 1990-ад оноос төгс баясгаланд өлзий хутагтын сайн амгалан арвижих хэд хурал номон сэргээжээ. Ганжуур данжуур зэрэг хөлгийн их судраас ахуулаад ламирим чойр эм зурхай чиглэлийн номын баялаг самтай бурхны шашны өргөө хийд их улсын 6 зүйл хамаг амтны тусын тулд буян өрөөл айлдан сүсэгтэн олныг өөртөө татсаар байна. Наян жилийн түүх бол баян булаг сумынхны хувьд нарийн дардан замаар шов шулуухан яваад ирсэн түүх бишээ. Өвөл зууны ганцууд өвчин тахал үер усны аюул ард хорвогийн 80 жилд аль тохиолдсныг тэргэхв. Гэвч байгаль цагаагаарын энемэт бэрхшээлийг даван туулж ялан дийлсээр ирсэн. Товчхон хэлэхэд баян булгийн 80 жилийн түүх бол ажил үе сайн дэвжээж алдар нэрэн дархалсан их бүтээлийн он жилүүд байлаа. За төрлөх нутгийнхаа 80 жилийн ойн баярт оролцоод явж байгаа Дантон их баяртай байна. Энэ ялдмыг ашиглаад нутгийн ахын дүүс та бүхэндөө 80 жилийн ойн баярын мэндийг хүргэж ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн өрөөхийг хүсэж байна. За баян булаг сумбул эртнээс аймагтан улстан алдартай сум ард түмэн нутгийн ард түмний зүтгэл бүтээлээр сум маань аймагтан сүүлийн жилүүдэд ажил бүтээлээрээ эхний 5 баярт орж байдаг ийм сум байгаа юм. Байгаль цагаагаарын хүндрэлтэй нөхцөлд ажиллаж амьдарч байгаа манай сумын малчид хөдөлмөрчид 80 жилийн ойгон угтаж мал сүргэн өсгөж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээгээр аймагтан эхний 5 дугаар хоёрт орсон явдалд би нутгийн сэхэтний үед тун их багталтай байна. Баяр наадам сайхан болж байна. Цуншлаг сайхан хүмсүүдийн санаа сэтгэл өндөр хөдөлмөр бүтээл нь ариун байгаа. Энэ үйл явц үйл ажиллагаа улам цаашид баяжуулан бэхжүүлж улмаар аймагтан улсад ажил хөдөлмөрөөрөө тэргүүн байранд явахыг нутгийнхаа ард түмэнд өсөй өрөө гэж бодож байна. Уйдгартай урд сүнжрөө хурал гэж байдаг. Урам сэргээсэн сайхан хуралч гэж бий. Хурлын дотроос сум орон нутаг үүсэн байгуулагдсны 80 жилийн ойн баярын хурал дахин давтан олдохгүй түүхэн үйл явдал болсноор онцлог юм аа. Та бүхэн сумын иргэдийн нэрээр өвчин хурлын хэрэглэгчдийн арга хэрэглэгч засаг дарга тамгаан газар баг албан байгууллага нутгийн дэвсгэрт байнга оршин суугаад нийт иргэдийнхээ нэрийн өмнөөс баян булаг сум үйлчлэгчний түүх 80 жилийн ойн баярын мэдлэгээ дэвшүүлэн ард жаргал эрүүлэг сайн сайхан бүхнийг хүссэн өрөөж сумын 80 жилийн ойн баярын хуралдааны ажлаар нээсний мэдээ.
Нэгэнтэл баярын хурлын хойно 80 жилийн намтар түүх дурсагдан яригдах нь лавтай. Баянхангар аймгийн Баянбулаг сум манай төрсөн нутаг миний өлгийн эх орон билээ. Ингээд Баянбулаг сумын 80 жилийн тохиолдуулж Баянбулагчуудаа баярын чин сэтгэлийн мэдлэгээр шүүлье. За манай сумын онцлог бол их хөдөлмөрч, авиаслаг, их одоо оюуны чадвартай ийм ард түмэн. Яагаад гэвэл одоо Монгол улсын дээрвээс хаадын үеэс эхлээд одоо хамгийн ухаантай улсууд энэ суманд одоо ажиллаж байсан гушууд хамгийн газраар ажиллаж байсан ийм юм аа. За ингээд энэ суманд одоо би бас 10 жил ажилласан. За энэ хугацаанд манай сумын хамт олон бид хамтарч сум орныхоо төлөө их хүч чармайлт гаргаж ажиллаж байсан. Энэний үр дүнд Баянхангар аймгийн хэмжээнд түүхэндээ ангуудаа сумаараа хөдөлмөрийн алдрыг тэмдэглүүлсэн ийм хамт олон юм. За энд ялангуяа боловсролын асуудал, цэцэрлэг, сургууль, за хөдөө аж ахуйг хөгжүүлэх, мал сүргэн одоо өсгөх, үржүүлэх, за хүн ардынхаа одоо аж амьдралыг дээшлүүлэх чиглэлээр бид хамтарч бас их ихэнх зүйл хийж манай сум улсад хэд хэдэн ажиллаараа хэд хэдэн удаа шалгарч манай сумын хамт олонны дурчлагыг улсын хэмжээнд нэвтрүүлэх шийдвэр одоо хэд хэдэн удаа бас гарч ирсэн. Олон аймгийн дарга нар, сум нэгдэл, сангийн аж ахуйн дарга нар манай сумын одоо дурчлага, ажлын арга барилыг танилцж байсан. За энэ бүхэн бол Баянбулагчуудын бахархал, түүхэнд үлдэх хамгийн одоо сайхан үе байсан гэж хэлмээр байна. Ингээд Баянбулагчуудаа ажлын шинэх амжилт, аз жаргал, хамгийн сайн сайхны өгсөн өрөөж айл болгонд аз жаргал, баяр баясгалан бэлтгэж байх болтугай гэж ерөөё. Оршоо байгуулагдсан цагаас ардын аж ахуйныг гишүүнээрээ сүүлж харилцан туслалцах хэлбэрээр тэднээс түүхийд бэлтгэлийн зүйлийг худалдан авч эргээд өргөн хэрэглээний бараагаар хангах зэрэг ард олны амьдрал ах үед тустай үйлийг бүтээж байлаа. Баянбулаг сумын хоршоо 1966 дугаар оноос худалдаа бэлтгэлийн анги болж жилдээ 10 сая төгрөгийн гүйлгээ хийж 1 сая орчим төгрөгийн малын гаралтай түүхийд хүлээн авч борлуулан 10 орчим мянган толгой мал туурлан улсад нийлүүлж байлаа. Сумын худалдаа бэлтгэлийн анги 1992 онд ховчлогдсон эдүгэ тус суманд тост Одон булаг гэсэн хоёр хоршоо ажиллаж сумын иргэдийг хүнсний бүтээгд хүм болон өргөн хэрэглээний бараа материалаар хангаж байна. Хүмүүст төлөөлөгчдөө нутаг сургууль бас нэг нөхдөд оролдон ирсэн ахмад үеийнхэн болон залуучуудаа Баянбулаг сумын өөрчлөлтсөний төв 80 жилийн өмнө тохиолдсон сумын иргэд болон ажил амьдралын алтан үеэр холбогдсон та бүхэндээ Баянбулагчдын нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэнд. Сумын захиргааны анхны дарга Баяр, сумын эвлийн үрийн анхны дарга Ойдов, намын үрийн анхны дарга Дагдан дорж, Улаангэрийн анхны хариуцагч Мишиг дорж, сумын анхны баг эмч Банзарагч гээд сум орон нутгаан өөд татах үйлсэд нэгэн биеийн зүтгэлэн зэрүүлсэн анхны гэсэн тодотголтой хүмүүс энэ нутагт цөөнгүй бий. Тус суманд 1934 дугаар онд Монголын хувьсгал залуучуудын эвлийн үүр 1938 онд намын үүр байгуулагдж байлаа. Баянбулаг сумын намын байгууллагын тэргуун туршлагыг улсын хэмжээнд нэвтрүүлэх төв хорооны шийдвэр 2 ч удаа гарч сумын хамт олонны туршлагыг дэлгэрүүлэх ажил орон даяар зохиогдсон Баянбулаг сум мандаж явсан. 1976-аас 1985 онуудад улсад бүх ажлаараа тэргуун байранд явж 6 дугаар 5 жилийн гавшгаач 100% сум болж байлаа. Энэ бол Баянбулагийнхны гавья, ийм л гавья зүйлсийн эцэд 80 жилийн намтар түүхийг тэмдэглэж байна. Удахгүй одоо бас миний төрж өссөн нутаг Баянбулаг сумын 80 жилээ болгож байгаа. Ийм учраас одоо Баянбулагчууд, Баянгарчуудаа одоо тэрлийн амралтарчмаас өөрийнхөө цусны дараас би нутгийнхаа ард түмэнд халуун мэлтгэл өвшүүлж байна. Ингээд одоо ойноор одоо би ажил төрөлдөөд ингээд ажиллаж чадахгүй ингээд нутгарнааг санаж байна. Одоо гэр бүлээрээ бүгдөө сайн амьдарч байна гэдгийг одоо нутгийн ах トゥ нартаа уламжилжээ. Ингээд одоо ойгон өргөн сайхан тэмдэгдээд 100 жилийнхаа
үйл хавар үнтэй дархан өвлжиж хаварчхыг өсөж байна. Сумын ууган байгууллагуудын нэг болсон хүн эмнэлэг 1932 дугаар онд 1 сестра, 1 санитартай, 4 хамтай эсгийгэрт ажиллаан эхэлж байлаа. Баянбулаг сум 1945 онд хүний багамчин, 1968 онд их эмчийн салбартай болсон юм. Эдүгээ сумын эмнэлэг их эмч 1, багамч 5, совилогч 7, асрагч 5, тогооч, жолооч, галч, эмийн санч гэсэн оронтойтой ажиллаж сумынхаа 600 гаруй өрхийн 2300 хүний эрүүл мэндийг сахин хамгаалж байна. Сумын 80 жилийн ойн үеэр тус эмнэлгийг анагаах ухааны доктор Бямбын Жамбал Жамцагсны нэрэмжит болголоо. За Баянбулаг сумын 80 жилийн ойн баярын үйл ажиллагаанд эгч нар ах トゥ садантайгаа хамт оролцож байгаад их баяртай байна. За наадам үнэхээр их сайхан болж байна. Хур бороотой, морь уралдаан бүхний тэмцээн их сайхан болж байна. За энэ нутагт Баянбулаг сумд бол манай бидний эцэг байсан Жамбал замч, Бямбын Жамбал замч гэж хүн төрж өсөж энд ажиллаж байсан юм. Тэгээд энэ аавынхаа дурсгалд бид зориулж бас энэ баярын үйл ажиллагаанд бас тодорхой бэлэгтээ оролцож байгаа. Иргэдийн төдөөлөгчдийн хурлын газар энэ аавын маань одоо анагаах ухааны салбарт ажиллаж исэн хөдөлмөрийг дурсаж мөн одоо нутаг орныхаа хүмүүст одоо эргэж хэмжийнхаа мэрэгжлээр тусалж байсныг одоо үнэлж хүний хэмжийн салбарыг манай эцгийн нэрэмжит болгосон ийм бас баярт үйл явдал бид оролцож байгаа их баяртай байна. Тэгээд энэ сумын 80 жилийн мөн энэ нэрэмжит болгож байгаа баярыг үйл явдлыг тохиолдоод бид нар сумын энэ хүний хэмжийн салбарын эрчим хүчний асуудлыг шийдэж өгч байгаамаа. Энэ нарны зайн эхлэн их усээр тавьж 24 цаг ажилладаг юм боломжтой болгох одоо ийм том тохиромж бид нар хандуулж байгаамаа. Тэгээд энэ одоо нутаг усныхаа түмэнд бид нар цаашдаач бас чадах цагаараа бас тусалж дэмжиж байх болно. Ингээд энэ наадам сайхан болж байна. Энэ баярын үйл ажиллагаа тохиолдуулаад Баянбулгийнхандаа аз жаргал сайн сайхныг хүсье өрөөё. Анх 27хан хүүхэдтэй хичээлж эхэлсэн сургууль 1967 онд 8 жилийн, 1989 онд 10 жилийн дунд сургууль болсноо 1998 онд эргээд 8 жилийн дунд сургууль болсон. Сумын дунд сургуулиас Сүр боловсрол эзэмшин энэ тэнд явж Эрдэнэ боловсролоон дэвшлүүлээд эргээ төрөлх сургууль тангирж ижилэн хөдөө нутагт соёлын үрийг тарих үсэд ухамсарт амьдралаа зориулсан үе үеийн багш нар энэ сургуульд олон бий. Тухайлбал энэ сумын унган хүү Гэлгийн Жаминсран багшийг дурдж болно. Жаминсран 8 наснда сумынхан баг сургуульд орж улмаар 1956 онд дархан ган багшийн сургууль. 1977 онд улсын багшийн дээд сургуулийг тус дүүргэн 1954 оноос сумын сургуульдаа бага дундангийн багш, 1961 оноос Баянхонгор аймгийн 10 жилд багш, хичээлийн эрхлэгч, намын үрийн дарга, 1993-аас 95 онд Улаанбаатар хотын 10 жилийн 34-р сургуулийн захирлаар ажиллаж байлаа. Жаминсран багшийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж улсын тэргүүний багш, ардын боловсролын тэргүүний ажилтнанд цол тэмдэг, ардын хувьсгалын 50-60 жилийн ой медалиудаар энгэрийн мэлаажээ. Уугуул нутаг Баянбулгийнхаа 80 жилийн арга хэмжээнд оролцож байгаадаа их туйлын баяртай байна. Нутгийн маань баяр наадмын ажиллагаа сайхан дэлгэр болж байна. Бүх бяртай морь хурдан ард түмний маань сэтгэл тэнүүн сайхан наадам болж байна. Энэ Баянбулаг нутагт ажиллаж амьдарч байсан Гэлгийн Жаминсран аавынхаа гэгэн дурсгал зориулж бид нутгийн 80 жилийн ойг мөнгөчүүлж түүхэнд үлдээе гэж бодож энэ ойн баяр наадмын үйл ажиллагааны
баримтат киног хийж нутгийнхаа ард түмэнд сэтгэлийн бэлэг болгож байна. Ингээд Баянбулаг сумынхаа нийт ард түмэнд элгэрэн энх хамглан төрлөөрөө төвшин амглан байхыг үлжитэй ирүүлгийг дэвшүүлж байна. Буман ард минь тооч холдож боломгүй төрсөн Монгол нутаг минь ээ. Баянбулагт ажил үсэрийн төдийгүй авьяас билгэрийн сод хүмүүс цөөнгүй. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин, дөрөлөгч, базарвайн, дамсрын, жаргал, цэцэгмаа, пүрүү, гамбат улсын тэргүүний уран сайхан жүлцгий хутаг, эрдэнэ тогтох, язгуур урлагийн улсын наадмын алтан хүрлийн медальт галсан банчиг, бүрвэ, алтан хуйг, нанжид, дομон, энх туя, цэдэнжөв, цэцэгэ, алтан туя, эрдэнэ чимэг мөн дээрх наадмын тусгай шагналт энх төр, отгон, бадвэр нарын авьяаснууд олон билээ. Бүх ард түмний урлагийн үзлэгийн алт мөнгөн медалиар сурагч Ганбаатар, хүүхдийн төлөө төвийн авьяас алтан медалиар сурагч Уянга Дэчин Төндөв, хүүхдийн ордны эрдэм алтан медалиар сурагч Гаан Журнаар шагнагджээ. Баянбулгийн бяцхан иргэдэн хүртэл ийм авьяастай болов. За өнөөдөр манай сумын 80 жилийн болж байна. Ингээд манай аавын нэрмж шатрын тэмцээнийг би одоо ивент гэж зохион байгууллаа. Сумдаа одоо шатрын хөлөө байгууллаа. Энэ хөлөөг манай залгамжлууд одоо ивент итгээд цааш нь өргөжлүүлээд авчид олон зэрэгтэй мастерууд төрүүлнэ гэдэгт би итгэж байна. Манай аав нэрмж шатрын тэмцээнд 50 хүн оролцлоо. Ингээд нэгдүгээр байрт нь одоо Бэсэнгэ State Sport-ын дэд мастер. Хоёрдугаар байрт нь Жамангар Намсрай гэдэг нэгдүгээр зэрэгтэй. Гуравдугаар байрт Амгалан Баяр гэдэг хүүхд орцоо хамгийн ингээд энэ шатрын хөлөөгийг одоо нээж бүх шатар матраа аавынхаа нэрмжит зураг хөргийг одоо хөлөөгийг нээлгчлээ. Сумын 80 жилийн наадам сүр дуулянтай эхэллээ. Наадамчдын асар майхан дэрвиж, найр цэнгэлэн шуранхай энд тэндгүү уянгалж, хажуугаар нь хурдан мөрдийн гинго үл тасран хуурах шиглэн хул тайрыг мэлтэлсэн наадам эхэллээ. Хүмүүсийн өлгөний нутаг яа харахгүй Баянбулаг үлээ. Манай сумаа баяр наадмын ажиллагааг нээснийг хэлье. Аймаг сумын арслан заанууд зодголон аманд гарч үедэр залуус хулгасхийн бас хулчисхийн гарч наадам эхэллээ. Баянбулаг сум байгуулагдсан цагаас ан хойших 80 дахь наадам баяр хөөртэй бас дуу хууртай өрнөлөө. За одоо энэ манай сум үүсч байгуулагдсны 80 жилийн нар урд гширсэн энэ сайхан өдөр болж байгаад одоо их бэлгшээж их баярлж байна. Ингээд одоо нутгийнхаа ард түмэнд ажил үйлсэнд өндөр амжилт эрүүл их сайн сайхныг хүсээд одоо өөрийн биеэр нутгийнхаа ойд оролцож байгаад их баяртай байна. Одоо энэ баярын барилдаанд одоо барилдахаар ирсэн хүн ч одоо нэг одоо үзэхээс ч замгүй болол одоо үзээд л ингээд л явж байна. Би одоо бүх болж эхэлснээс хойш 24 жил барилж байна. Манай энэ Баянбулаг сум байгуулагдсан 80 жилийн хойд маш сайхан болж байна. Бороо хорт гширсэн одоо
олон сайхан бөхчүүд барилж олон сайхан гүлгүүд орлож байна. Ингээд энэ наадамд одоо манай сумын одоо улсын наадамд одоо дөрөв давж байсан аймгийн арслан болд, аймгийн зан Сэдэнжүү, аймгийн арслан Батболд гэх мэт одоо олон сайхан бөхчүүд төрж гисэн юм аа. Ингээд энэ наадамд барилдаж байгаа бөхчүүд, уяачид сумынхаа ард түмэнд 80 жилийн баярын мэндийг хүргэж байна. 3 жилийн баян хонгоргийн баян бүлэг сумын үсэж өгсөн 80 жилийн их баяр тэнгис наадмын Жээд үхэн тавын дэргүү магнат баян Сум дэглэгчний төвхтэн 80 жилийн аг тохиолдуулан элгээрэн инх хамгаалан төрлөөрөн төвшин хамгаалан байхын олзээ тэмбэрч тэрөлийг өргөн дэвшүүлж албаны ажлаар Улаан туг намируулсан УАЗ 469 машин ухаан тоос босгон урал дааны мордын төрөнд зам чигээ зан давсаар наадам үргэлжиллээ. Зулын 3 толгойгоос гараад хүйтэн толгойг ороож бүр доголыг гатлан хурдан мордын төрүүч гарч ирэхэд наадамчин олон дуу болон урагш тэмүүлэн өндөлзөлөө. Тодмагнай торгон жолоог харж хурдны мордын тоос сүнэрлэхэд Монгол өхний хиймэр сэргэдэг билээ. Баян булгийн морд 80 дахь удаан уралдаж, баян булгийн бөхчүүд 80 дахь удаан зодоглож, 80 дахь наадам найр цэнгэлийн эгшигт айзан болон шуран хайллаа. Наран авхай үе үехэн хурцаар ээж тэгснэ үе үе хур бороо шааган нар хур хосолсон наадам боллоо. Баян булаг 5 төрлийн мал сүрэг багшран бэлдсэн нутгаа үхэр хонийн сүргийн хэн дотор шилмэл сууруудыг байгуулж хонио чамаар үйлдэрээр эрлийсжүүлэн ноосны гарцыг нэмэгдүүлсэн амжилт олтор 80 жилийн угтлаа. 80 жил дэм барьсан амжилт бүтээл алдарга вяны хуудас олон бий. Энэ сумаас Монгол улсын хөдөлмөрийн баатар хончин бэгз, мөн улсын авраг малчин бэгз, залуу авраг малчин аргачаа, аймгийн 5 удаагийн авраг малчин чадраавал, хошаавар гарвчир зэрэг, эрдэнэт мал сүргийн 9 дөсгөн, улус орон даяар нэрэн төгсөн алдартнууд олоо. Эдүгэ туссан 64132 толгой малтай. 1-р бага Баяд үйлдвэрийн хонь, 2-3 дугаар багт Монгол болон Чамаар хоньны холимог үйлдвэрийг өсгөж байна. Горн Алтай 3 сайхан үйлдвэрийн Ямаан сүргээрээч туссан алдартай. Монгол улсын хөдөлмөрийн баатар Жамсран, Хончин баатар Бэгз, тракторчин Чулуун баатар гэсэн 3 хөдөлмөрийн баатарыг төрүүлсэн газар бол Баян булаг сум. Мөн Монгол улсын гавьяат барилгачин Төмөр Баатарч энэ сумын уугуул иргэн. Хонгор аймгийн Баян булаг сумын нутаг шар усны гол хангалын голын уулзуур Алтангийн дохой гэдэг байгалийн сайхан үзэсгэлэнтэй ийм газар одоо төрсөн хөө. Тэгээд өнөөдөр одоо манай сумын 80 жилийн болж байгаад бол би болон миний ах дүү нар одоо гэр бүлийнхэн бол маш их баяртай байна. Одоо хэдийгээр энэ нойд одоо бид нар бичлэн оролцох боломж энэ одоо гараагүй ч гэсэн энэ нойг бол би одоо нутгийнхаа хамт олонтой ган одоо санаа сэтгэл нэгтэй ингэж одоо тэмдэглэж байна. Энэ ноон одоо сэтгэлийн бэлэг болгож энэ нойд зориулсан Баян булгийнхан 80 жилд гэсэн энэ номыг бол би одоо гэр бүл ах гэлэг унцаг хүүхдүүдийнхээ хамт дүүнэрийнхээ хамт бол ивент итгэж энэ номоо ивент итгэсэн энэ бол миний одоо нутгийн хамдаан өргөж байгаа одоо сэтгэлийн бэлэг юм аа.
За тэгээд манай нутгийнхан энэ овоог их одоо сайхан тэмдэглэхэд сумын удирдлагууд сайн одоо зохион байгуулж манай сумынхан бүгдээрээ гар буй оролцож ингэж одоо хооч үждэн үлдээх ийм номтой телевизийн кинотой одоо маш ийм сайн зохион байгуулсан явдалд бол би одоо өндөр сэтгэлдтэй байна. За би хэдийгээр сумандан 1957 онд банк сургууль төгснөөс хойш одоо ажиллаж ингэж амьдраагүй ч гэсэн миний одоо сэтгэл зүрх бол үргэлж одоо Баянбулаг овоо хангаахан одоо сүслэн бисэрч одоо нутгийнхантайгаа хамт энэ суманд одоо сайн сайхан юм болвол одоо баярлаж одоо зуд дурхан болвол бас одоо сэтгэл зовж ингэж сумынхантайгаа би байн хамт байдаг. Ер нь одоо Баянбулгийнхаа савдгийг өдөр болгон одоо бодож сүү цайныхаа дээжийг хүртэл одоо өргөж ингэж явдаг хөө. Одоо тэр чанараараач манай нутгийн энэ Баянбулаг хайрхан биднийг алсад байгаа биднийг одоо харж үзэж ингэж одоо миний амьдрал сайн сайхан одоо тэгш явна гэж би боддог. Энэ сумын уугуул иргэдийн дундаас Дорж Намжа, Дулам, Зандриягийн Саран Туянар, Шинжлэх ухааны доктор, Банзарагч, Сэдэн чивнар эдийн засгийн ухааны доктор, Жамбалжим сангаах ухааны доктор, Жагдангийн даваа сурган хүмүүжүүлэх ухааны доктор болцгойжээ. Эрт зохиолч Лувсан Цэрэн, зохиол сэтгүүлч Сүхбат Жадан Баазарыг, түмний танил болсон нэр цуутай сэхэтнүүд бүгд Баянбулгийнх. Жамиям Банзарагч Содон Балжиргээд цэрэг арим цагдаагийн байгууллагаас төрсэн хурандаа цолтнуудаж энэ сумын унган иргэд билээ. 1943 онд Баянбулаг суманд гарсан тарван тахал өвчний дуудлаганд явж өвчний голомтон дэмж совилагч асаргчийн үргээ ганцаараа гүйцэтгэж хүн ардынхан эрүүлэнхийн төлөө зүтгэж явсаар алтан амян алдсан цогтын магсар мөнил энэ сумынхаа. Энэ мэтэр Баянбулгаас төрсэн баялаг дүүхийн эзэд олон сум байгуулагдсан цагаас өнөө хүртэл орон нутгийн удирдах ирсэн үеийн дарга нарын хичээл зүтгэл ихэ. Суран сүнхэ ташаандан зүүсэн сум багийн дарга нар данс тайган баадагнан бүсэлсэн сумын тоо бүртгэгч, зоо техникч, малын эмч нар унтох нойр, идэх холон хагаслан улсын ажилд уйггүй зүтгэж явсны ачаар Эрдэнэт малын тоо толгой өсөн нэмэгдэж энэ сумын нэр мандаж явсан удаатай. Одоо ч гэсэн Баянхонгор аймгийн ихэнх дарга удирдлагууд Баянбулаг сумын уугуул иргэд байгаа нь сумаач аваад явах, аймгаач удирдаад явах зохион байгуулах ажлын авьяаснууд Баянбулгаас төрж буйн гэрч билээ. Би Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат хүн байгаамаа. Өнөөдөр 80 жилийн сумынхаа 80 жилийн ойд оролцож байгаа одоо туйлын баяртай байна. Би Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ар эрэг гэдэг газар 1947 онд төрсэн хүн байдаг. Тэгтэл 48 онд Улаанбаатар хот явсан. Түүнээс хойш одоо нутагтаа ирээгүй байсаар байгаа. Уржингийн цаажилээс эхэлж ирж байгаа. Яагаад ингэж ирэх болсон шалтгааныг тайлбарлахад одоо ер нь төрсөн нутаг гэсэн сэтгэл надад аянда төрдөг. Би нэг одоос хэдэн жилийн өмнө гівэнт одоо зүрх өвдсөн. Тэгээд энэ зүрх өвдөд одоо нэг жилд 2 ч удаа өвдлөө. Тэгэхэд одоо эмч нар хэлсэн ба. За чи төрсөн нутагтаа очоо. Төрсөн нутаг угаасан усандаа очиж одоо нутгийнхаа шороон дээр хөрөөсөн цагт чи бол нэг өвдөж зовоод байхгүй гэж одоо надад хэлсэн юм байна. Тэгээд би тэр саналыг өөртөө их ойлгож хүлээж авч одоо төрсөн нутагтаа ирсэн. Тэрнээс урд бол одоо Улаанбаатар хотод л байлаа. Тэгээд төрсөн нутагтаа ирээд одоо 2 удаа төрсөн газраа очиж хөрөөж одоо агаар ус амсгалж ингэсэн одоо сая энэ ойгоор ирээд одоо 3 дахь ирж байна. Ингээд миний биеийн байдал маш сайжирсан. Би тэрнээс хойш одоо зүрхээр энэ өвдөхгүй байгаа. Тэгэхээр би энэгээр юу хэлэх гэж байна гэвэл
хүнд тэр хөө цэглсэн тэр газар, тэр нутаг ус агаар маань хүнд ямар сайхан нөлөөлдөг юм бэ гэдгийг л одоо би энэ үн дээр бахархан хэлмээр байна. Манай Баянгар аймгийн Баянбулаг сумын одоо энэ нутгийн агаар, уул, ус, лус савдаг нь одоо өөрийнхөө иргэдийг, иргэнийг цаг ямагт харж хамгаалж явдаг юм байна гэж би сэтгэлдээ гүн бат ойлгож авсан. Ингээд энэ ойн баярын өдрийн нэгийг хэлэхэд туйлын их баяртай байна. Нутгийн ах トゥ төрөл төрөсөд нутгийн танил бүх хүмүүстэй ойн баярын энэ өдөр чин сэтгэлийн халуун баярыг хүргэж амьдрал чинь цаг ямагт өөдлөн дээшлэж явахын өлзийтэй сайн өрөөлийг баярынхаа энэ өдөр хүргье. Шандасты хүлгийн дөрүүч Баряаны газар болсон чандман толгойд орж ирлээ. Сумын 80 жилийн түүхэнд хамгийн олон морд уралдсан наадам энэ байлаа. 83 жил Сундаг улсны 80 жилийн баяр наадам найрагдсан мөрдийн цолыг авъя. Зулын 3 толгойгоос 6 насны морд уралдсанаас Дашторжийн хээр, Цэдэвсүрэнгийн хонгор, Симбэн ямын хүрэн, сайн амгалан аривжих хийдийн алаг, Магсар жалмын хүрэн азаргууд айргийн тав дорлоо. Их насанд Хүсэнбатын хээр, Гунгаадын дивийн зэр, Алгагийн зэрд, Соёолонд Жаминдоржийн хээр, Болдын халтар, Баттэлгэрийн зэрд, Хязаалан насны мордоос Жүгдэр батын хээр, Хүсэнбатын хээр, Болдбаатрын хээр, Шүтлэнд Ням самбуугийн шарга, Ягмар сүрэнгийн бор, Баяр сайхны хар, Даагны уралдаан Бямбын хар, Гунга дондовын буурал, Төмөр батын сартай хээр Тодмагнай болж торгон жолоогоон өргүүллээ. Мөн Жороо морины уралдаан болж Бямбын хармар торгон жолоогоон өргүүллээ. Аймгийн алдарт уяач Баттэлгэр Бямб дамдын пөрөг зэрэг нэр цуутай уяачад Баянбулагт зөөнгөв. Зүүн 28 бүх зодголсноос аймгийн Арслан Болд, аймгийн Начин Цэдэнжив хоёр үзүүр төрөнд үлдэж, аймгийн Начин Цэдэнжив төрүүлж наадамчин олноон баясгалаа. Өсвөр насны 32 бүх барилдан даваа далай төрүүлэн мөн цолгоо хөгчүүдийн барилдаанд анх баяр төрүүлж, нэрэг үзүүрлэн өсхрээдүйтэйгэн харууллаа. Шагаан харваачад эрх имэрэг нэн сорилцож, жамсран инг сайхан гэсэн аав хүү хоёрын наадам боллоо. Шатарчад шаг дуг хийлцэн сингэ намсрайнаар тэргүүн болон дэдэвэрийн шагнал хүртлээ. Энд тэндүгэ дуу хуур инээд нарыг аахалган салгин дуурсаар наадам өндөрлөө. За Баянбулаг сумынхаа 80 жилийн ойгоор сумын иргэдийн төлөөлөлтийн хурлаас шийдвэр гаргаад манай нэрт одоо Анагаах ухааны эрдэмтэн доктор Нутгийн уул одоо хөвгийнхаа нэрмжт болголоо сумынхаа амжилтыг. Мөн одоо шатрын холбооны дэд мастер гэж ийм том спортын хүн төрж ирсэн. Тэр одоо хүмүүсийн алдаргавыг мөнгөжүүлэх хүнээс мөн соёлын төвийн дэргэдэм бол байнга ажиллаж одоо ирээдүйн үеийн спорт сурах энэ үднээс нь бол мөн шатрын клубыг байгуулах асуудлуудыг бол орон нутгийн хурлаас ингэ шийдлээ. За сумын ой бол сайхан нартай хурдтай сайхан байлаа. Энэ ойд бол барилдсан одоо бүгчүүд нь бол маш баривчтай. Уралдсан хөлгүүд нь одоо маш хурдан ийм боллоо. Ер нь тэгээд наадамчин олон та бүхэндээ бол маш баярлалаа. Сумынхаа нийт иргэдийн нэрийн өмнөөс одоо илэрхийлье гэж бодож байна. Сүмбрийн даваа, цагаан даваа, худагт,
бүлээн, дүшин, элист, бугут зэрэг даваа гүвэнүүдтэй бор толгой, хөшөө, бүрд, хаяа, авдран тинхүнди, сангийн далай, соргын хавцал, зүүн салааны их, өндөр хэрэгсүр, өвөр хутгийн агуй, дааган чулуугээд үдсгэлэнтэй сайхан цогцлбруудтай Баянбулаг үнэхээр баян нэрэндээ тохирсон сайхан нутаг. За Баянбулаг сан байгуулсан түүх 80 жилийн ойд тохиолдуулан нутгийн угуул иргэд болон ажил амьдралынхаа алтан үеэр холбогдсон та бүхэндээ Баянбулагчдынхаа нэрийн өмнөөс шин сэтгэлийн халуун мэдчилгээ төвшүүлье. Эдээшид тассан эцэг үгдийн хан дунган төрхийг нь хадгалж ирсэн Сэхэтэн алдартны өлгийн нутгийн газар Широн дээр үе үлрэн амьдарч хөдөлмөрийн үр удман үлдээж үндэсний өөрмөц хэл соёл зан заншил өвлүүлэн залгамжилж унган нутгийн иргэд та даяар шарал харилцааны хамаарлын 90-100-д хүн төрлөختний соёл эргэншлийн үнэс зүйлс орчин цагийн эрдэм боловсрал соёл шинжлэх ухааны бололтоос нь дээшилж ирсэн ах өөр шимэн донсон газар угаасан хүй зэгсэн төрсөн нутгийнхаа хөгжил дэвшлийнхаа төлөө та бүгдийн сэтгэл нэгт зүтгэн гэдэгт би итгэл төгс байна. Онгорнуудгийн Баянбулаг хоргой торгоногоон зүлэг ховор нэндэн байгалийн баялаг хотол төмөний өлөгийн нутаг сангийн далай хөдөөнөр нь саваа хальсан чанд мөн нэрдэн салааныхэн арс сэрэвэн санаан дөрхөн зэндэмэн нэрдэн наран тонмол Баянбулаг нандин сайхан найрыг шүлэг наадмын түрүү шандасты хүлэг насаран айлах дуун төрлөг дааган чулуу далангийн нуруу даанч ховрхон нандин эрдэн тостын мухар цоргын хавцал бусдын нутагта байхгүй эрдэн усан дэвжих Баянбулаг өнөмөнхийн зөмбөлөг өмчилж харилсан бурхны бэлэг өгөөж буйнд өлгийн нутаг. Эрдэнэт мал сүргэн исмэн дөсгөн үржин шимийн хүртэн үйлдвэр угсаагийн сайжруулж зах зээлийн робус гайн үед ажил амьдралан дэвжэж ба Баянбулаг сумынхан ийхүү нарт хорвоод туулж өнгөрүүлсэн 80 жилийн тэмдэглэлээ. 80 жилийн намтар түүх зузаарч нартай, сартай, хуртай, хууртай орчлонд Баянбулаг сумынхны үйл бүтээл аривчхан лавтай. сайхан ээжтэй очоод зулгахсан барааны гаднаа цэмрэнэцэн Баянбулаг хайрхан амин бэн зүудлэгдэсэн Баянбулаг мутаг минэн барааны гаднаа цэмрэнэцэн Баянбулаг хайрхан амин Баянбулаг мутаг минэн бэн зүудлэгдэсэн